Өнөөдрийн гадаад мэдээний сүүлийн хэсэгт мөн сэрэмжлүүлгийн шин чанартай мэдээллийг та бүхэнд төлөвлөж байна. Африкийн бүгд найрамдах Конго улс дахь Эбола вирусын тархалт нь тус твдэх өмнөх Эбола вирусын тархалттай харьцуулахад хамгийн ноцтой тохиолдол тархалт болоод байна гэдгийг Африкийн өвчний хяналт өрчлөн сэргийлэх төвөөс анхааруулж байна. Одоогоор бүгд найрамдах ардчилсан Конго улсад батлагдсан эмчилгээ вакцин байхгүй маш ховор төрлийн бүндий буугийн омгийн 800 гаруй тохиолдол бүртгэгдснээс 192 хүн буюу бараг 25 хүн нас бараад байна. Засгийн газрын мэдээллээр хүн нас барсны дараа ч биеийн шингэнээр дамждаг энэхүү халдвар төвчин тус улсын 3 мужид маш хурцтай тархаж байна. Африкийн өвчний хяналт өрчлөн сэргийлэх төвийн ерөнхий захирал Жан Касея Бурунди улсад болсон Африкийн орнуудын төрийн тэргүүн нарын цахим уулзалтын үеэр хэрэв бид энэ дэгдэлтийг маш яаралтай зогсоохгүй бол Баруун Африк болон бүгд найрамдах ардчилсан Конго улсын зүүн хэсэгт гарсан өмнөх тохиолдлуудаас ч илүү их хохирол амсах болно хэмээн хатуу анхааруулжээ. Түүний энэхүү сэрэмжлүүлэг нь 2014-өөс 16 онд Гвинэ, Либери, Сьерра Леон улсуудыг хамарч 11,000 гаруй хүний амьд хүрсэн аимшигт дэгдэлт мөн 2018 онд Конгод гарсан халдвартай харьцуулсан тооцоолол юм. Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт өрчлөн сэргийлэх төвөөс мөн ижил таамаглал дэвшүүлээд байгаа. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны менежер Бруно Мичо видео холбоогоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ өвчнийг бүрэн дарахын тулд 1 жил орчим хугацаа шаардагдаж магадгүй хэмээн үзэж байгаа хэлсэн байна. Халдвар эсрэг ажиллахад эмчилгээний төвүүдийн хүрэлцээ муу байгаагаас гадна олон нийтийн зүгээс эрүүл мэндийн хатуу дэглэмийг эсэргүүцэж байгаа нь байдлыг улам өндөрлж байна. Халдвар дэгдлийг зарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч халдварын жинхэнэ цар хүрээ тодорхойгүй хിവэр байна гэж эрүүл мэндийн албаныхан мэдгдлээ. Африкийн өвчний хяналт өрчлөн сэргийлэх төв нь Эболагийн халдварыг хязгаарлах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарсан төлөвлөгөө боловсруулж 518 сая Америк долларын санхүүжилт хүссэн байна. Хэрэв тус дэмжлэг яаралтай батлагдахгүй бол хожим вирустай тэмцэх зорилгоор үүнээс хэд дахин их буюу хэдэн 10 тэрбум Америк доллар зарцуулахад хүрч магадгүйг анхааруулж байгаа юм. Одоогоор Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосо Эбола өвчнөд тэмцэхэд зориулж 13.5 сая Америк долларын ханд өргөхөө мэдгдсэн бол Хятад улс илүү их яаралтай тусламж үзүүлэхээ амласан байна.